За сайн байна найзуудаа, бодибилдинг фитнесийн жин нэмэх, өөх хас, хоолны дэглэмийг яаж хийдэг талаар та бүхэнд маш энгийнгээр тайлбарлаад өгье гэж бодлоо. За эхлээд уурганы их үүсвэрээ сонгоё. Уурганы их үүсвэрийн хувьд үхрийн мах, дахиа мах, хоньны мах, адууны мах, мөн өндөг, сүү, тараг, ааруул гэх мэт хүнснүүдээс сонгож болно. Уургалаг хүнснүүдээс сонгоно гэсэн үг. За хоёрдугаарт болохоор нүүрс усаа сонгоно. Нүүрс усны хувьд бол хатуу сортын гомь байж болж байна, гурвалжин будаа байж болж байна, хүч удаа байж болж байна, овёс байж болж байна. За мөн хамгийн сүүлд нь цагаан будаа. Цагаан будаа юу, гурвалжин будаа юу гэдэг нь тухайн хүн амархан таргалдаггүй, эс таргалдаггүй гэдгээс шалтгаалаад та бүхэн сонгоорой гэж хэлмээр байна. Тэгэхээр амархан таргалдаг хүн гурвалжин будаа бол хамгийн бест нүүрс ус. Нэг таргалдаггүй тийм хүнд бол цагаан будаа байж болно гэсэн. Мөн цагаан будаа бас маш скини мөн туранхай одоо эктоморф гэдэг ийм төрлийн хүмүүст цагаан гурил бас хэрэгжилж болно гэсэн. Өөх тосны хувьд бол майлингийн үрийн өөх тос бол хамгийн бест өөх тос. Яагаад гэвэл майлингийн үрийн тосонд омега 3 маш их байдаг учраас. За хоёрт бол оливын тос орж болж байна. За ургамлын дараа нь бол ургамлын гаралтай тоснууд. За энэ бол наран цэцгийн тос байж болно. За үүн дээр нэмээд хэлэхэд янз бүрийн самарнууд идээр гэж та бүхэн хэлмээр байна. Самран ч гэсэн маш одоо хэрэгтэй өөх тоснууд бас байдаг. За тэгэхээр самран дээр би та бүхэнд бас нэг зүйл нэмээд хэлчмээр байна. Самрыг бол бас хэмжээ хязгаартай идэхгүй бол бид нэр самар идээд цадсан мэдрэмж юус авдаггүй. За тийм учраас одоо калори бол самран дээр бид нар бас хэтрүүлээд идэг шүү. Одоо хэдэн уурга, хэдэн нүүрс ус, хэдэн өөх тос идэхээр бид нэр тооцох хэрэгтэй. Тэхийн тулд 80 кг жинтэй хүнийг авъя. 80 кг жинд ойролцоогоор 3 төржүүлээд 2400 ккал өдөрт зарцуулж байгаа. Энэ гэхдээ зөвхөн цэвэр булчингийн мас шүү. Бүр нарийн тооцоо хий гэж бодох юм бол та бүхэн интернет сайт майт руу ороод бас ийм тооцоо гаргадаг, килкалори тооцоо гаргадаг тийм сайтууд бол маш олон байгаа. Тэгэхээр 2400 ккал дунд бид нэр одоо илчлэгээ тооцоод оруулна гэсэн. За энэ бол уурга хэдий идэхгүй гэхлээр одоо 1 кг жинд 80 кг жинтэй хүн бол 1 кг жинд 1.5 г уурга уухад л хангалттай. Энэ бол натуралууд. Харин бусд нь бол 2 ба түүнээс дээш одоо уурга уух боломжтой. Яг л энийг шингээж чадах учраас. За тэгэхээр 1.5 гэхлээр 80-ыг 1.5 дөржүүлээд 120 г уурга хүн заавал идэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ 120 г уурга 4 дөржүүлэхлээр 480 ккал болно гэсэн. Тэгэхээр 480 ккал 2400-аас хасчихна. За биднэрт ойролцоогоор 2000 ккал үлдэж байна. За эндээсээ одоо нүүрс ус, өөх тосоо одоо эндээсээ тооцож эхэлнэ гэсэн. Тэгэхээр өөх тосны хувьд бол маш амархан 1 кг жинд 1 г өөх тос идэхэд бол маш хангалттай байдаг. За нэг ойролцоогоор дунджаа 80 кг жинтэй хүн бол 80-аас 100 г уурга биш уурга гинэ өөх тос идвэл одоо боломжтой. За тийм учраас энэ нь ойролцоогоор 1000 ккал гэсэн. За ингээд 1000 ккал болчлоо гэхэлэр 2000-аас 1000-ыг хасхлаар бидэрт 1000 ккал үлдэнэ гэсэн. 1000 ккалорыг бид нар одоо зөвхөн юунаас нүүрс уснаас бүрдүүлнэ гэсэн. Тэгэхээр 1000 ккалорыг нүүрс уснаас бүрдүүлэхдээ одоо дөрөвт хуваанд тэгэхээр ойролцоогоор 250 г нүүрс ус идэнэ гэсэн. Тэгэхээр 250 г нүүрс усаа одоо бид нар цаашаага хэдэн грамм мах вэ, хэдэн грамм одоо будаа вэ гэдэг бид нэр тооцоод явна гэсэн үг шүү. Зарим нь одоо хүнсний бүтээгдэхүүнүүд маань хэд болохоо тооцоод үзье. Махны хувьд 120 г уурга гэдэг нь 600 г мах гэсэн үг. Харин 250 г нүүрс ус гэдэг нь 300 орчим г будаа, цагаан будаа одоо юу ч байж болно. Хамгийн бест нүүрс ус нь биелжсэн гурвалжин будаа шүү. Одоо хар будаач гэж бид нэр ярьдаг тийм ээ. Зарим нь одоо өөх тосны хувьд бол өглөө осоод 2 халбаг майлингийн үрийн тос буюу льняное масло хэрэглүүл бест гэж би та бүхэнд хэлжсэн. За энэ тосыг хэрэглэж чадахгүй бол за оливын тос байж болно. Оливын тосыг 2 халбаг. За иймэрхүү маягаар ерөнхийдөө явна гэсэн. Зарим нь одоо энэ бүгдийг нийлүүлээ. 600 г мах, 300 г будаа, 100 г өөх тос. За энэ дээр ногоон өнгөтэй ногоонууд нэмэгдэнэ. Ногоон өнгөтэй ногоонууд хэдий ч нэг хитэн төдий ч нэ сайн. За үүнд бол нөгөө ногоон өнгөтэй байцаа байж болж байна, өвөрцөө байж болж байна, брокколи байж болж байна. За ногоон өнгөтэй ногоонууд байвал одоо юу ч байж болно гэсэн. Тэгээ энийг бол хэмжээ заргүй идэж болно. Зарим нь одоо энэ гурвыг нийлүүлээд оройд янз бүрийн фитнес амттай хоол хийгээд контейнерт хийгээд хөрөгчөнд хадгалах хэрэгтэй. За маргааш өглөө нь босоод тэр контейнертай хоолуудаа авч яваад өдрийн турш 1 хувааж идэнэ, 2 хувааж идэнэ, 3 хувааж идэнэ. Энэ бол таны л дур байдаг шүү. За энэ бүгдийг хийхэд хамгийн чухал зүйл эхэндээ бол галтгооны жин. Галтгооны жин гэдэг ийм жижигхэн одоо
одоо жижигхэн хөнгөн юмнуудыг хэмждэг ийм хэмжээ байдаг. Энийг байхгүйгээр та хэдийн хэмжээний одоо нүүрс ус өөх тос одоо мах идж байгаа бол тооцоолох боломжгүй байдаг учраас энийг бол заавал ихэндээ эрэхтэй. Харин цаашдаа бол та энийг бүгдийг зөвхөн нүдэрээ хараад хэдийн хэмжээний юм идж байгаагаа мэдээлэлд харгалах нь турах нь гэдгээр сүултээ контролцдог болно гэсэн. Зарим нь одоо энэ бүгдийг нэмээд масс нэмхүү хасгана гэдэг нь нүүрс уснаас хамаарна. Тэгэхээр би түрүү хэлжсэн 300 г нүүрс ус идэнэ. 300 г нүүрс ус буюу будаа идэнэ. Тэгээ 300 г нүүрс ус будаа идээд та 7 хоногт нэг удаа л жинлэнэ. Нэг удаа жинлээд таны масс хэвэндээ байгаадах юм бол 50 г будаа нэмнэ гэсэн. За ингээд хэвэндээ байгаадах юм бол дахиад 50 г будаа. Шатлал бол 50-50-аар явна гэсэн. Харин хасж байгаа тохиолдолд бол 300 г будаа идээд таны одоо масс чин хэвэндээ байгаадах юм бол 7 хоногт нэг удаа хэмжээд штэ тийм ээ. За тэгэх юм бол 50 г будаа хасна гэсэн. Ингээл хасаж явж байгаад сүүлдээ 100 г будаа болдог тийм ээ. За үүн дээр би нэг зүйлийг бас нэмээд хэлмээр санагдаж байна. Юу гэхээр уурганы хувьд таны жин хэрвээ 80-аас 90 болчих юм бол таны уурганы хэмжээ бас давхар нэмэгдэнэ гэдгийг та бүхэн ойлгоорой. 1.5 г гэж би хэлжсэн. Энэ тэгэхээр ойролцоогоор одоо 130-40 г уурга болно гэсэн үг шүү тийм ээ. Зарим жин хасж байгаа тохиолдолд уурганы хэмжээ огт өөрчлөгдөхгүй. Хэрвээ уурганы хэмжээ багасах юм бол булчин масс хайлах аюултай. Тэгэхээр 120 г уурга идээд яваад байна л гэсэн үг. За төгсгөлд нь хэд хэдэн зүйлийг би та бүхэнд бас мэдээлэл олгоод өгчээ. Льняное масло буюу майлингийн өрөөнд бас Орос барааны дэлгүүрт зарагддаг. За өөр нэг зүйл бол энэ дээр бол ямар нэгэн жимснүүд юусоо ороогүй байгаа та бүхэн анзаарсан баг тий. За манай фитнес блогерууд донд нэг хүн бас тэгж хэлсэн байгаа. Жимсийг одоо хэмжээ зарчгүй гэдэг юм бол юусоо таргалдаггүй гэж хэлсэн байгаа шүү тий. За энэ тухай би бол тусад нь бичлэг хий гэж бодож байна. За хэрвээ энэхүү экспресс хурдан бичлэг маань танд таалагдсан бол лайктаар шеэр хийгээрэй. Харин манай экспертүүд маань миний дутуу үлдээсэн зүйлийг комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд удахгүй уулзлаа. Түр баяртай.